болохоор А-гийн нөхцөл. А-гийн нөхцөлийн монгол хичээлд А үгээ, Г үгээ эсвэл А-г гэж бичнэ. За энэ нөхцөлийг өмнөд олгохдаа Г-ийн чинь гурван гэсэн учраас ийм хичээл төгсөн үгийг залгахдаа холбох шиг зэрэглэж бичнэ. Эхний үг нь яриагүй гэдэг үгийг бичихтэй яриг гэдэг үгийг бичсэн. Энэ хичээл хичгээр төгсөн учраас А үгээр гэдэг нөхцөлийг залгахдаа яриага үгээр гэж шууд залгахтаа дараагийн үг нь эсэгүй гэдэг үгийг бичихтэй эс гэдэг үгийг эсгийн хичээл төгсөж байгаа учраас холбох шиг үгээр баримталж эсэгүй гэдэг үгийг бичихтэй эсүүгээ үгийг гэж зэрэглэж дараагийн үг нь дараагийн нөхцөл нь болохоор агч гэсэн нөхцөл байгаа. Энэ нөхцөлийг монголч бичихтэй ийг юм дээр ялгуулж байна. Өмнө нь талхтаа муу адилхан гişгээр төгсөн юм шууд гимэл хичээл төгсөн юм холбох шиг үгээр баримталж үгээр баримталж бичнэ. За эхний үг нь болохоор яригч гэдэг үгийг бичтэй яг гэдэг үгийг үнсэн ийг гимэл хичээл төгсөн ийг гişгээр төгсөж байгаа учраас шууд залгуулж чинь хилэгч гэдэг үгийг хил гэдэг үгийг үнсэн гişгээр төгсөж байгаа учраас хилэгч гэдэг шууд залгуулж байна. Дараагийн нөхцөлийн даг гişгээр төгсөн бол гимэл хичээл төгсөн шууд залгуулж байна. За эхний үг нь болохоор явдаг гэдэг үгийг бичихтэй ягуудаг гэж гişгээр төгсөн байгаа учраас шууд залгуулж чинь. Дараагийн үг нь болохоор бичих гэдэг үгийг бичихтэй үнсэн ийг гişгээр төгсөж байгаа учраас бичдэг гэдэг дэг нөхцөлийг шууд залгуулж чинь. Дараагийн үг нь болохоор босгох гэдэг үгийг бичихтэй бос гэдэг үг үнсэн эсгийн гişгээр төгсөж байгаа учраас даг нөхцөлийг шууд залгуулж чинь. Дараагийн үг нь болохоор дараагийн нөхцөл нь болохоор хэн нөхцөл монголч бичсэн хүү гэж бичдэг. Эхний жишээ үг нь болохоор ярих гэдэг үгийг бичихтэй ярих гэдэг үг нь ийг гişгээр төгсөж байгаа учраас хүү нөхцөлийг шууд залгуулж байгаа. Ийг үлгэж юм уу? Ийг гişг хүү гэдэг үгийг үнсэн ийг гişгээр төгсөж байгаа учраас хүү гэдэг нөхцөлийг шууд залгуулж чинь. Хэн нөхцөлийн гişг болон ийг гişгээр төгсөн шууд залгуулж байгаа. Ирэх гэдэг үгийг бичихтэй ийг гэдэг үгийн үнсэн гэсэн ийг гişгээр төгсөж байгаа учраас хэн нөхцөлийг шууд залгуулж байна. Дараагийн нөхцөл нь болохоор монголч мар эсвэл энэ гэж бичдэг. Тэгээд эхний жишээ үг нь болохоор очмоор гэдэг үгийг бичихтэй оч гэдэг үгийн үнсэн ийг гişгээр төгсөж байгаа учраас мар гэдэг нөхцөлийг шууд залгуулж байгаа. Дараагийн жишээ үг нь болохоор эсмэр гэдэг үгийг бичихтэй эс гэдэг үгийн үнсэн эсгийн гişгээр төгсөж байгаа учраас холбох шиг үгээр баримталж эсмэр гэдэг үгийг бичихтэй гэж зэрэглэж байна. Дараагийнх нь болохоор ярмаар гэдэг үгийг ийг гişгээр төгсөн учраас шууд залгуулж байгаа. Дараагийн нөхцөл нь болохоор сан игсэн гэж нуулж бичнэ. Гişгээр төгсөн бол шууд залгаад
юу хэлдэг гэсэн бол холбох шиг юм байна гэж чинь. Эхний жишээ болохоор хийсэн гэдэг үгтэй хий гэдэг үгийн үндсэн и гэдэг хэсгээр хэстэй учраас гэсэн гэдэг нөхцөлийг залхахтаа шууд залхаж ичжээ. Дараагийн үг нь сонссон гэдэг үгийг монголч бичгтээ сонс гэдэг үгийн үндсэн эсгэн хэсгээр хэстэй учраас холбох шиг үнээр баримталж сонссон гэдэг бичгтээ хэлж хийж байна. Дараагийн үг нь алсан гэдэг бас их гэвлэгчээр төгсөж байгаа учраас холбох шиг үнээр баримталж хэлж хийж байна. Дараагийн үгс нь ууштай нэг монгол бичгтээ уушигтай гэж бичнэ. Эхний жишээ нь санууштай гэдэг үгийг монголчууд бичгтээ сан гэдэг үг бол гэдэг төгсөж учраас санууштай гэдэг үгийг бичгтээ ууштай гэдгийг шууд залгаж бичнэ. Дараагийнх нь болохоор дүүштэй гэдэг үг байна. Мэд гэдэг үг нь гişгэр төгсөж учраас дүүштэй гэдэг үгийг шууд залгаж чинь. Дараагийн үг нь дүүштэй гэдэг үг нь их гэвлэгчээр төгсөж байгаа учраас холбох шиг үнээр баримталж хүүшигтэй гэж бичнэ. Дараагийн үгс нь болохоор шгүй гэсэн байна. Шгүй нөхцөлийг залхахтаа холбох шиг үнээр баримталж гэвлэгчээр төгсөн холбох шиг үнээр баримталж гэж хэлж чинь. Эхний үг нь салшгүй гэдэг үгийг бичгтээ сал гэдэг үгийн үндсэн их гэвлэгчээр төгсөж байгаа учраас салшгүй гэдэг үгийг үг нь хэлж байгаа. Дараагийнх нь хэл гэдэг үг нь гişгэр төгсөж байгаа учраас хэлшгүй гэж шууд залгаж бичнэ. Дараагийн нөхцөл нь хой нөхцөл олж хой гэж шууд бичнэ. Бодгой эхний жишээ үг нь бодгой гэдэг үгийг олж бичгтээ бод гэдэг үг гişгэр төгсөж байгаа учраас хой нөхцөлийг шууд залгаж чинь. Мэдгүй гэдэг үг бас гişгэр төгсөж байгаа учраас хой нөхцөлийг шууд залгаад мэдээгүй гэж бичиж байгаа. Хүү гэдэг үг болохоор гэвлэгчээр төгсөж байгаа. Гэхдээ хой нөхцөлийг гişгэр болон гэвлэгчээр төгсөн шууд залгаж бичдэг учраас хүүгүй гэж шууд залгаж бичнэ. Дараагийнх нь болохоор гойц. Жишээ үг нь болохоор бодгойц